Зүгээр ингээ хотоос ирсэн та нар хогоо хайчаа явчихдаг гэдэг үгийг яагаад та нар ингээ байнга яриад идэм бэ? Гэтэл яг ажиглаад харах юм бол нарийн юмн дээр яг ингээд нарийн ажиглалт хийгээд харах юм бол орон нутгийнхаа өөрсдөө хогоо хаяад байгаа. Тэр гэр бааз байгуулсан хүмүүс шүү дээ. Одоо гэр гест хаус гэж нэрлэдэг байгаа бид нар. Ингээд нэг 10 гэр барьсан тэр малчин өөрөө хогныхаа асуудлыг хамгийн түрүүнд шийдэхгүй шүү дээ. Хэдэн ор тавиал мөнгө олоход бодоод байгаа болохоос ш. Хогоо яах вэ гэдээ бодохгүй байна. Бид нар ичдэг, жуулчдаас ичдэг. Одоо манай жуулчд болоод ирэхлээр яадаг вөхөр нэг юм ууттай явж идэг. Ер нь бол яг анхнаасаа бид нар ингээд хог төв гэж бол хэлэхгүй ойлгомжтой тий. Гэхдээ тэднэрт бол ямар нэгэн байдлаар нэг уут гаргаад ирдэг. Тэгээ яа гэхээр харж байгаа хогоо зүгээр ингээд тэр шилтэй том хогнуудыг нь бол ингээд бүгдээрээ түүгээ явчихдаг. Тэгэл нэгнийгээ дураагаад нөгөөдх нь түгээл явчихдаг. Яг хөө жуулчд бол ингэж хэлдэг л дээ. Энэ гоё газар тий. Энэ сайхан байгаль, энэ эвдэгдээгүй байгаль. Яг үнэндээ энэнийг хэлэхэд Монгол оронд бол өнөөдөр хиймэл байгаль бол байхгүй. Энэ бол яг одоо унган төрхөөрөө байж байгаа энэ сайхан баг сүүлчийн голомт байж магадгүй гэж хэлж байгаа шүү дээ. Сүүлчийн голомт байж магадгүй гэж хэлж байгаа. Тэгээд ийм газар дээр ингээд ийм хог байж байгаа нэг алхаа явж байхад нэг гоё цэцгэн донд хог байхаар онцгүй энэ те гэж бол хэлдэг. Ер нь цэвэрхэн байгаль дээр хүн очиод па энэ ямар цэвэрхэн юм бэ? Би нэг хог хайчиг гэж бол хинч хэлэхгүй шүү дээ. Энэ орон нутгийнхын цэвэрлэхгүй байгаа учраас хүмүүс яа да. Гүн ингээ хайчт юм биш гэж хайчих шүү дээ. Явлын хүмүүс бол. Тэгэхээр юу гэж хэлэх гээд анхаар тэр нутагт амьдарч байгаа хүмүүс өөрсдөө эхлээд цэвэрхэн байя гэдэг дүрмтэй байх юм бол цэвэрхэн байя гэдэг сэтгэлтэй байх юм бол гаднаас ирж байгаа хүн тэр цэвэрхэн байдлыг чи хүндлэх байхгүй. Хүндлээд хогоо хаях. За манай одоо залуучууд ялангуяа одоо аялагчд маань бол аюу ухамсартай болсон байгаа. Би бол хүмүүсийн ухамсарыг бол дээшилж гин гэж үзэж байгаа. Ялангуяа одоо аялагчдын хувьд бол өөрсдөө одоо машиндаа хогоо аваа явдаг болцсон шүү дээ. За энэ бол өшөө илүү те хүрээгээ тэлээсэ гэж бодож байна. Дээрэс нь аялагчид бол уул мөргүү байх хэвээр. Бид нар одоо ингээ Монгол гэрээ бариад бухтаач гэсэн уул мөргөлдөөдөггүй. Тэр нэг одоо цусландаа буусан, нэг хаваржаа намаржаандаа буусан тэр газар чи буцаас сэрэгдэг, хөрсөн сэрэгдэг. Тийм гоё одоо амьдарч ирсэн. Яг тэр шиг л бид нар өнөөдөр ингээд хаанч аялсан уул мөрөө үлдээхгүй, тэнд ямар нэгэн хог үлдээхгүй бүгдийг нь өөртөө аваа явцдаг байгаас. Манай орон нутгийнхан өөрсдөө нутаг орондоо сайхан эзэн болоод өгөөч. Тэ? Хамгийн гол нь сэтгэл шүү дээ. Сэтгэл гарахгүй бол тэгэл ингээл бах байдгаараа л байгаад байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.